者は神戸市須磨区居住の中学3年生 A 少年男性14歳です。За сайн мэцгаана уу та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэе. Биний твэд тавтай морил. За өнөөдрийнхээ дугаараар би болсон явдлын бичлэгийг одоо үргэлжлүүлэн хийх гэж байна. Бичлэг хийхээс өмнө та бүхэндээ хэдэн зүйл анхааруулъя гэж бодлоо. Миний бичлэг одоо хин нэгэнд ямар нэгэн гэмт хэргийн сэтэл өгөх гэсэн бичлэг биш гэдгийг харуулan хэлье. Тэгээ мөн өнөөдрийн сэдэв маань нэлээд хэрцгий үзэхээс жоохон жигшмээр тиймэрхүү зүйлүүд маш их гарах учраас хит эмзэг болон бага насны хүмүүс яг одоо энэ бичлэгээс гарахыг хүсэж байна. Иймэрхүү болсон явдлын талаар бичлэг хийх маань Япон улсыг ерөөсөө муулах гэсэн, Япон улсыг доош хийх гэсэн зорилго ерөөсөө агуулгадаагүй. Гэмт хэрэг бол одоо Японч гэлтгүүгээс ямар ч улсад болдог. За тэгээд илүүдтэй юм ярилцгаа шууд бичлэгэндээ орцгаая. Энэ хэрэг бол 1997 оны 5 сарын 27-нд болсон. Тэгээд энэ хэрэгээс цочирдох зүйл гэвэл маш олон байгаа. Тэгээд түүнээс илүү Япончуудыг маш ихээр цочроосон зүйл бол гэмт хэрэгт нь одоо дөнгөж 14 настай хүү байсан гэдгээрээ энэ хэрэг маш алдартай болсон. За тэгээд одоо яг юу болсон бэ гэдгийг одоо ярьцгаая. За хэрэг яг 1997 оны 5 сарын 27-ны өглөө нэгэн хөгшин настай хүн одоо сургуулийн урд дуур ингээ алхаа явж байсан юм байна л та. Тэгээд тэр сургууль нь болохоор одоо дунд сургууль байсан. Тэгээд дунд сургуулийн хажуугаар ингээ зөрөөд ингээ явж байхдаа нэг тийм бөөнийхий бие сургуулийн хаалганы өмнөөс олсон. Бөөнийхий бие зүйлийг яг юу юм болоо гэд бөмбөг юм болоо гэж бодоод очиод ингээд дэрэгт нь ойроос ингээд очиод хартал юу байсан гэж нас барсан хүний толгой ингээд сургуулийн урд тавьсан байсан. Тэгээ бүр зөвхөн толгойч гэлтгүү амын дотор нэгэн цагтл хийцэн байсан. Яг хэний толгой байсан бэ гэх юм бол Орос сургуугүй алга болоод 3 хонжаа хасаа Жун гэдэг нэртэй 11 настай хүүгийн толгой байсан. Ямар амар юм бэ те. Тэгээд бүр сургуулийн гадаа ирчигдсэн тийм толгой байна гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ те. Сургууль нь болохоор одоо тэр энэ хэрийг үйлдсэн тэр 14 настай хүүгийн өөрийнх нь сурдаг байсан сургуулийн гадаа толгойг тавьсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд ийм аюулгүй гэгд дээрээ дээгүүрт ордог улсаас ийм аимшигтэй чихүүд сүрмээр гэмт хэрэг болсон гэхээр үнэхээр аимшигтай юм а тий. Цогцтой хамт нэгэн захиа байсан гэсэн шүү дээ. Тэр цагталт юу байсан бэ гэхлээр за ингээд тоглоом эхэллээ. Намаа ингээд олохыг чинь харъя. Надад аллах их үнэхээр сонирхолтой байна. Хүний үхлийг харах ямар гоё байна гэж гэсэн тийм аимшигтай зүйл битсэн тийм цагтл байсан. Тэгээд мөн тэр цагтлынхаа одоо хажууд нь бол өөртөө нэр өгсөн байсан. Тэр нь болохоор Сакакибара Сейто гэдэг нэр өгсөн байсан. Түүнээс харах юм бол одоо гэмт хэрэгтнийг нэлээд сайкопас байсныг харж болно. Цогцыг ингээд аимшигтайгаар ингэж хоолойг нь хэрчэж дээрээс нь тийм ил цагталтай мөн өөртөө нэр өгсөн байхыг үзээд цагдаа нар бол энэ хэргийг болохоор нэлээд нас бид гүйтсэн 30 хэрэг насны залуу байж болцсохгүй гэж үзээд нас бид гүйтсэн хүнийг одоо ирээ хайгуулж эхэлсэн. Тэгээд энэ хэрэг бол нүд ирэмхийн зур олон нийтэд тархаж улс даяар ирээ хайгуулаа явуулж эхэлсэн. Өөрийнхөө нэрийг тэр ил цагтанда бичсэн байсан. Анзаар бичсэн байсан болохоор Япончууд тэрийг нь буруу дуудлагаар ингээд олон нийтэд зарлалцсан байсан. Энийг нь одоо мэдээнээс хараад хэрэгтэн болохоор миний нэрийг одоо яаж буруу хэлж зүрхэлж байна гэд бүр телевиз сонин руу одоо нэрээ зүв болох тийм цассан захиа явуулж исэн гэдэг. Гэмт хэрэгтэн болохоор өөрийг нь ингэж олон мэдээгээр ингэж гараад байгаа ингээ өөрийг нь эрүүн хайгуулад байгаа. Яг ингээ ийм байдлаас ингээ таашаал авч байгаагаа мэдэрсэн. Гэмт хэрэг үйлдэлсэн нь бол түүний бас өнгөрсөн амьдралаас үүдэлтэй юм болов уу гэж үздэг. Зүгээр л энгийн гэр бүлийн одоо том хүүнээсэн. Дороо 2 дүүтэй. Тэгээд эцэг нь болохоор зүгээр компани ажилтан, ээж нь болохоор гэртээ хүүхдүүдэд хараад байдаг байсан. Айлын том болохоор түүний одоо их нь бол жоохон хатуу хүмүүжлэр өөрийг нь хүмүүжүүлдэг байсан. Тэгээд үргэлж цагандаг чи ийм байх хэвээр, тийм байх хэвээр, чи ерөөсөө уйлж болохгүй, доод дүүнэртэй ингээ үлгэр дуурайл болох хэвээр гээд төрсэн одоо ихтэй бол зөрлөлтөө маргаан ихтэй байсан. Тэгээд түүнийг одоо ганцлан ойлгодог байсан имэн нас ороод тэгээд тэрнээс хойш жоох ингээ буруу замаар орж эхэлсэн байдаг. Ер нь жоохон дээрлэхүү болоод жоох хулгайн тал руугаа шилжээд шавж мэлхий зэрэг ингээд хэрцгийгээр ингээ хөнөөгөөд цусыг нь харж тийм таашаал мэдэрч эхэлсэн. Тэгээд сүүлдээ бүр муур алах ч юм уу насныг нь тастаж түүнээс таашаал мэдэрч эхэлсэн. Улам бүр ингээд өөр том юм ингээд мэдэрхийг хүсээд хүний аминд ингээ хүрх сэтэл ингээ төрж эхэлсэн гэдэг. Тэгээ хүн алах мэдрэмж ямар байдаг бол гэсэн бодол түүний одоо толгой дотор дүүрэн байсан. Энэ хүртэл би яагаад ингээ зөвхөн гэмт хэрэгтэн л гээд байгаа гэмт хэрэгтний одоо нэр өсөйг хэлэхгүй байна гэх юм бол энэ бүгд маань бүгд олон нийтэд ил болоогүй байгаа. Яагаад гэвэл Японы одоо хуулиар бол насан туршаагүй хүнийг бол ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн бол хүүхдийн хуулиар хамгаалагдчих байх үүрэгтэй нэр өсөйг олон нийтэд дэлгэхгүй, царайг нь дэлгэхгүй, ямар нэгэн мэдээллийг олон нийтэд дэлгэхгүй гэсэн тийм Япон хуультай байдаг. Энэ яагаад вэ гэх юм бол насан туршаагүй хүүхд одоо үйлдсэн болохоор дөнгөж одоо ухаан суугаагүй байгаа. Тэрнээсээ одоо цаашдаа ухаан суух магадлал маш өндөр байгаа болохоор
хүний одоо эрхийг хамгаалаад хөндлөж харж үздэг. Энээс олж ингээд энэ хүний нэр усыг нь бол одоо хүртэл мэдэхгүй байгаа. Тэгээ хүү A гэсэн нэрээр нэрлсэн энэ хүүг. Тэгээ би болохоор өнөөдрийн хамжлагтай бол гэмт хэрэгтэн гэдэг нэрээр нь нэрлээд авчи. Хүн алах ямар байдаг болоо гэсэн одоо бодлоод хийгээд эхний алхамдаа хүрсэн байгаа. Тухайн оны 1997 оны 3 сарын 16-нд Ямашта Аяка гэдэг дөнгөж 10 настай бага насны хүүхдийг өргөдөж байгаа толгойг нараас нь алхахаар цохоод маш хүнд бэртэл төрсөн. 7 хоногийн дараа эмнэлэгт өвд болсон байгаа. Үнэхээр харамсалтай ингээд цаашдаа гэгээлэг амьдрал хүлээжсэн хүнөөгтөн гэдэг бол алхаар цогчоод шууд дугуугаар цухтааж явахдаа замдан таралцсан бас нэг хүн байсан. Тэр охиныг болохоор ингээд дугуйтай явж байхдаа гидснийх нь хэсэгт утгаар дүрсэн байгаа. Утгаар дүрчээд цаашаа шууд цухтаагаад яваад гисэн. Иргэн тойронд нь ямар ч хүн амтан байгаагүй болохоор энэ хэрэг бол тухайн үед шууд баригдаж чадаагүй. Тэгээ энэ хутгалуусан охин болохоор аз болж амь насаа адлгүй хүнд бэртэл аваад дууссан байдаг. Яаж бас амь нарсанд нь хүрчээгүй юм те. Тэр ихний алхаар зөксөн охин 7 хоногийн дараа эмнэлэгт амнасаа алдсан байхыг мэдээгээр сонсоод өөрт нь айгүй сонирхолтой санагдсан. Яагаад гэвэл өөрийнх нь нүднийх нь өмнө үхээгүй тэр цаана нэг амнасаа алдсан болохоор айгүй сонирхолтой санагдаад тэгвэл одоо би нүднийхээ өмнө хүн алах хэрэгтэй юм байна гэд дараагийнхаа байнд шилжсэн байгаа. За тэгээд түүний дараагийн бай бол нөгөө хамгийн ихэнд гардаг толгойн сургуулийн гадаад тавигдсан байсан хүү дараагийн бай байсан. Тэр хүн болохоор Хасайжун гэдэг нэртэй. Тухайн үед бол гэмт хэрэгтэн тэр Жун гэдэг хүүхдийг бол таньдаг байсан. Тэр хоёр бүр хоорондоо тоглолдог байсан. Угаасаа гэрийнхэн ойр хавцаа амьдардаг. Гэмт хэрэгтэн тэр Жун гэдэг хүүхдийг 1997 оны 5 сарын 27-нд энэ хүүхдийг хөнөөнө гэдгийг ингээд бүр шийдчихсэн. Тэгээд уул руу ингээд авч явсан байгаа. Уул нь бол энэ Жун гэдэг хүүхд айгүй тийм хичимхий танихгүй хүнтэй ерөөсөө өөх дуурдаггүй хүүхдээсэн болохоор гэмт хэрэгтний таньдаг байсан болохоор шууд л түүнд итгээд уул руу дагаад явчихсан. Уул руу дагуулж яваад шууд хоолойг нь богоод хүүхнөөсөн баг. Хоолойг нь боош түүнийг хөнөөчөөд бас зүгээр тэгж өгөх нь бас түүнд сонирхолтой санагдаад ингээд жоохон муухай зүйл ярих гэж байгаа болохоор ойлгоорой. Ингээд түүний биеийг бол хідэн хэсэг болгож ингээд хэрчээд толгойг нь хэрчээд тэгээ биеийнх нь хэсгийг болохоор өөр нэг газар л авч явж болоод зөвхөн толгойг нь бол нууж биедээ нууж авч яваад гэрлүүг аваадсан байгаа. Тэртээ авч яваад нэг өдөр байлгаад тэг дараа нь цэцэрлэглөө авч толгойг ил гаргаж одоо гаж үйлдэлүүд хийгээд тэг 3 өдрийн дараа түүний толгойг өөрийнхөө сурдаг байсан сургуулийнхаа хаалганы гадаа ингэж хүмүүсийг айд цочгоо гэсэн үднээс сургуулийн гадаа ингэж толгойг нь тавьж орхисон байгаа. Ягаад ингэ тавихтаа өөрийнхөө сургуулийн гадаа тавьсан бэ гэх юм бол хэрэгтэн ингээд бүр өөрийнхөө сурдаг сургуулийн гадаа ингээд өөрийг нь сэжиглэхгүй байх гэсэн үднээс өөрийнхөө сурдаг байсан сургуулийн гадаа тавьсан гэж хэлсэн байдаг. Цогцсон алдсан дүүргээс ирэн хаваал хийгээд цогцын одоо ойр хавийн хамааралтай гэсэн бүх хүмүүсийг сэжигтэн болгож хайгаад мөн дээрэс нь одоо нас барсан талигач Жун гэдэг хүүхд болохоор ичимхий одоо таньдаг хүнтэйг л ярьдаг гэж хэлсэн. Тийм болохоор түүний одоо таньдаг хүмүүсээс нь нэхлээр ирэл хайгуул хийж эхэлсэн. Дээрэс нь маш хүчтэй түүнийг одоо гэмт хэрэгтэн байх боломжтой гэсэн сэжигийг авсан нь болохоор түүнээс ингээ ярилцлага авахад энэ хүүхдийг одоо таньдаг уу ингээд энэ хүүхэд ингээд ийм байдлаар нас орсон гэж хэлэхэд бол гэмтэрхтэн ингээд сандарсандаа болоод ч тэр юм уу би энэ хүүхдийг ерөөсөө таньдаг вэ гэж хэлсэн. Дээрээс нь ил цагтлыг ингээд баг цээжээр ингээд мэдчихсэн учраас ингээд цагтаа нар жижиглэж эхэлсэн. Түүнийг илүү сайн судлаад тэгж их удалгүй түүний гэмтэрхтэн болохыг олж илрүүлсэн. Тэгээд шүүх хурал болоод хүүгээс асуусан яагаад ийм аимшигтай хэрцгий гэмт хэрэг хийх болсон бэ гэж хэлэхэд хүү уусаа ээж маань хэлэхдээ өөрөөсөө бусад хүмүүсийг бол зэрлэг ногоо гэж үзэх хэрэгтэй. Тийм болохоор юу хийх нь миний дур бидтэй гэж хэлсэн. Тэгээ эндээс ол шүүх хурлал үнэхээр гайхаж ерөөсө хийсэн гэмт хэрэгтэй ерөөс ямар ч гимсэн үйл гаргаагүй болохоор энэ хүүхдийг бол сэтгцийн өвчтэй байх магадaltaй гэж үзсэн. ADHD гэсэн сэтгцийн өвчтэй болохыг олж илрүүлсэн. Тэгээ харамсалтайгаар энэ хэрэг бол ADHD гэсэн сэтгцийн өвчтэй гарсан болохоор мөн дээрэс нь хүүхдийн хууль түүнийг хамгаалаад хүүхдийн хорих эмнэлэг рүү шилжүүлэгдсэн. Хүүхдийн хорих эмнэлэг гэхээр яг ямар гэрчлэлтэй байдаг вэ Монголоор хорих эмнэлэг юм болов? Шорон гэхэд шорон биш, эмнэлэг гэхэд эмнэлэг биш. Гэтэ ер нь бол жоохон эмнэлэг талтай. 6 жил 5 сарын хугацаанд хоригдоод 2015 онд бол зөв зүгээр судлагдсан байна. Зөв зүгээр судлагдсан ч гэжтэй ер нь бол эрүүл болоод идэгрээд гараад ирсэн гэж бол хэлж болно. Гэтэ ер нь бол миний бодлоор ч гэх юм уу ер нь бол Япон хүмүүс одоо энэ хэрийн талаар юу гэж боддог вэ гэх юм бол ингэж хэлэх нь зөв ч юм уу буруу ч юм яг хэлвэл ерөөсөө нүглээ намжлаагүй гэсэн үг. Ер нь бол баг хоригдоогүй эмчлэгдэж байгаад гарч ирсэн. Тэгээ түүнийг бол бас хүүхдийн хууль хамгаалж байсан болохоор тэгж их аимшигтай гэмт хэрэг үйлдсэн байхад бол 6 жил аваад гараад ирсэн нь бол
юу мэрчэндээ те ерөөсөө ойлгомжгүй. Уур хөр мэрч юм шиг. Тэгээд тэр судлагдаад гинтэйгээ ингээ хөл нийлүүлэх гэж нэлээ хэцүү учраас 8 сарын хугацаанд ингээ нэгэн гэр бүл өрчлөгдсөн. Тэдний 8 сарын турш ингээ амьдарч агаад нэг гинтгэн л бүр ор сураггүй алга болсон. Өөрийнх нь төрсэн эцэг их шиг түүнийг харж хандаад байж хахад бол ямар ч тийм баярлсан, талархсан сэтгэл байхгүй гів гинтгэн л ор сураггүй алга болсон. Гэтэ энээс өмнө бол гэмт хэрэгтэн хохирогчийн гэр бүл рүү бол жил болгоны амнасаа алдсан өдөр болгоноор нь ил цагтлал явуулдаг байсан. Зүгээр л уучлаарай гэсэн тийм агуулгатай захиад хохирогчийн гэр бүл рүү явуулдаг байсан. Гэтэ хохирогчийн гэр бүлийнхэн бол захиа явуулдгийг нь бол ерөөсөө тэр сайнаар хүлээж аваагүй. Яагаад гэвэл тэр агуулганд бол ерөөсөө гимссэн тийм дүр зураг бол ерөөсөө харагддаггүй гэж хэлсэн байлээ. Хохирогчийн гэр бүлд бол ямар хэцүү байсан бол та тий охин нь ингээ ямар ч танихгүй гонд алхаар захиулаад Жүн гэдэг хүүхдийн одоо гэр бүлийнхэн нь бол зүгээрч нэг хүүхэд нь хөнөөгтөөгүй бүр баг толгоогоор ингээ тоглож исэн. Энтрийг бодвол бүр хохирогчийн гэр бүлд бүр ямар хэцүү бодхоос ч амар санагдаж байна. 冷めて笑ってそういう普通のことですね。普通のことって僕やっぱり一番幸せなことだと思ってますので。命がなくなっているものに償いはありえないですね。謝罪というのはやっぱりその償えないものに対して一生かかってでも自分の死の者の気持ちを伝え続けるっていうことが、重要じゃないかというふうに思っています。гэмт хэрэгтний гэр бүлийнхэн бол байнга тэр хохирогчийн гэр бүлийнхэнтэй бол байнга уулзаж уучлахгүй. Гэмт хэрэгтнийг гарч ирэх үед нь хамтдаа ирж уучлахгүй наа гэсэн одоо өгсөөр ирсэн. Гэтэл гэмт хэрэгтэн бол 5 сар нэг гэр бүл үрчлэгдээд хамтран амьдарсныхаа дараагаар бол өөрийнхөө төрсэн одоо гэртээ очиод гэрийнхээс уучлахгүйгаа дээрэс нь одоо хохирогчийн гэр бүлийнхэнтэйгээ хамт одоо уучлахгүй болох байтал гэмтэл ор сураггүй болсон. Тэгээд тэгэж явсаар байгаад хэдэн жилийн дараа буюу 2015 онд өөрийнхөө тухай нэгэн ном хэвлэлээд гарч ирсэн. Гарч нь бол Хүү гэсэн нэртэй өөрийнхөө яг авчлагтаа одоо өөрт нь өгсөн тийм нэр. Агуулга нь болохоор өөрийгөө гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдэхдээ яасан, тэгээд судлагдсныхаа дараа ч гэсэн өөрт нь ямар хуу байсан, тэгээд одоо яаж амьдарч байгаа зөвхөн өөрийнхөө талаас авч үзээд тийм ном хэвлэгдэн гарсан. Тэгээд энэ ном нь болохоор бүр Японд бүр бест селлер болоод энд нь бол мэдээж хохирогчийн гэр бүлийнхэн бол үнэнхээр сэтгэл дундуур зөвхөн өөрийнхөө талаас бичсэн байсан, баг өөрийгөө туллагсныхаа дараа ингээд нийгэмд хүл тавих гэж ингээд хичээсэн. Өөрийгөө баатарлаг хүн гэсэн тийм өөрийнхөө талаас энэ номыг бичсэн байсан нь бол тэр хохирогчийн гэр бүлийнхэнд бол үнэнхээр таалагдаагүй. Гэтэл сони юм шүү те. Тэгэл өөрийнхөө хийсэн гэмтгээр ингэж ном болгон хэвлүүлээд тэр нь бүр бест селлер болоо. Бас нэг бодлын үнэхээр ухаарсандаа ч тэр юм уу нүглээ намжлахын тулд энэ номыг ингэж бичсэн байж болох ч гэсэн нэг талаараа бол үнэхээр ямар ч гэмссэн сэтгэл төрөөгүй зөвхөн өөрийгөө цаашдаа амьдрахын тулд өөрийгөө хамгаалсан маягаар энэ номыг бичсэн гэж бодож байна. Ер нь бол тэгэл хоёр талтай. Тэгээд 2018 онд бол яг энэ хэрэгээс сэдвлэн нэг кино бас гарч ирсэн. За тэгээд гэмт хэрэгтэн бол одоо яг ямар хуу байгаа гэдгийг бол угаасаа яагаад ч мэдэхгүй. Яагаад гэвэл ямар ч нэр ус нийл болоогүй, царайч ил болоогүй учраас яг энэ дээр одоо байгаад энэ зураг нь сүүлд ил болсон одоо бага насныхаа байхын үеийнхэн зураг. Тэгээд одоо бол мэдээж хөгчирсэн бараг 30 иргэн насны хүн байгаа болохоор царай нь бол мэдээж үргэлжлүүлээд ямар хүн басна л мэддэхгүй. Цуу яриагаар бол энэ хүн ямар ч гэсэн хүнтэй гэрлэлцэн өөрийнх нь бичсэн ном нэг бест селлер болсон болохоор мэдээж одоо бол нэлээд баян тансаг амьдралаар амьдарч явах магадaltaй гэсэн цуу яриа бол байдаг юм байлээ. Гэтэ энэ бол үнэн юм уу худлаа гэд мэдэхгүй. Гэтэ ямар ч гэсэн зүгээр энгийн хүний амьдралаар амьдарч байгаа. За тэгээд ер нь иймэрхүү хэрэг дахиж битгий гараасай л гэдгийг ер нь бүгдээрээ сэтгэл зүрхээсээ ингээд амжилтлаа. За нэг иймэрхүү байлаа. Тэгээд өнөөдрийн сэдэв маань нэлээд эвгүй сэдэв байлаа. Тэгээд та нарыгаа жоох ингээд айлгсан бол үнэхээр уучлаарай. Тэгээ энэ бичлэг маань та бүхэнд жоохон ч гэсэн сургуульж болоод таалагдсан бол та бүгд маань лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй. Мөн миний Instagram хуудсыг дагаарай. Bini BB гэдээ байгаа. За тэгээд дараагийн удаа илүү сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.